За манай газар 13 оны шинэ жилийн баярыг зохион байгуулах болсон. Гэт ажлын үүргийн ерөнхийд нь хуваарлаа та нар бас санаа оноогоо хэлцгээнэ. Тэгэхээр хамгийн гол юм бол шинэ жил зохион байгуулахад бэлтгэл ажил байгаа. Гацуур модоо засах. За албан хаагчдын шинэ жилийн баярын бэлэг авах ажил байна. Санхүүгийнхэн авбал яаж юм? Долгоржоо, золбоо. За жолооч нараас цогоохыг аваад зохион байгуулах газраас тийм жүжигчилсэн видео хийх ажил байна. Зохиомжлсон хэсэг бэлдвэл гам пүрэв эренчин гэд манай залуучууд за инх чимэг ган туяа тийм аль нэг нь оролцоод юм зохиомжлсон юм бас хийж болж байна. Мэнчилгээ эхлэхэд нэг тийм нэг хүмүүсийг уриалсан яг тэр арга хэмжээнд бэлдсэн нэг тийм үзүүлбэр бас байвал зүгээр байх гэсэн санал гарсан манайхаас. Тэгэхээр тэр арга хэмжээг яамны газрын одоо айл нэг албан хаагчаас тийм заавал газраасаа гэлтгүү бусад газруудаасаа харж агаад нэг хүн сонгож нэг тийм мэдчилгээ бас бэлдүүлээ гэдэг ийм саналтай байна. За манайхан саяны хуваарлсан ажил үүргээ бүгдээрээ дор бүрнээ санаачлахтай амжилттай үүсгэхээрээ тэгээд өнөөдөр 12 сарын 18 гэдэг чинь бид нарт цөөхөн хоног үлдсэн байгаа. Тэгээд нэлээ ачаалттай ажиллах нь тэгээд нэр төртөөгөр сайхан биелүүлэе гэж бодож байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. За манай газар шинжил тэмдэглэх үүрэг хүлээсэн байдаг. Манай нөхдүүд бэлгэнд явсан юмсан хүн болгож байгаа бол доо. Зомбоо бэлгээ хаанаас авах юм бэ? Нарантуудаас авах юм уу? Номонгоос авах юм уу? Хаал мэддэг шүү дээ. Гүн зомбоо зүрх олигтой шийд гарахгүй шүү зүгээр. За илүү хордлоо төгжөө болохоо байлаа. Шийдэлээч. За энэ машины бүгдөөс үдэхгүй мэн. Бэлгэндээ дугуугаараа явъя. Хэд маань ихтгэлээ сайн л бацааж байгаа бах та. Уулын залуу улсууд сайхан юм гаргаад ирдэгсэн дээ. За, чиний ажил дуусч уу? Одоо ингэсгээ дууслаа. Манайхан шинэ жилдээ явцсан юм шиг байна. Хоёулаа ингэсгээд явах уу да. За тэгэл да. Шинэ жил дээрээ очиод хоёулаа яг ингэж гоё бүжиглэн үсттэй тий. Чиний энэ үгийг мөн ч удаан хүлээлээ дээ. Энэ жилийн манай яамны шинэ жил гоё болох байхаа. Би ч гэсэн тэгж бодож байна. Чи нэрээ арай өөр хүнтэй бүжиглэн гэд ярьсан юм биш үсттэй. Үгүй. Шинжилгээ бэлтгэл ажилч үндсэндээ хангагдлаа да. Зорилттой аван суулгах хүн манай хосоо сонгосон болов уу яасан бол.
намайг амраа гэдгүй дүүрээ гэдэг. Би хөдөө өссөн ч хотод суурьсан. Хүн чанараа гээхгүй хичээдэг жирийн Монгол залуу. Эзэмсэн мэрэгжилтэй эзэн болж энэ нийгэмдээ хэрэгтэй байх гэж авдаг салингаа баг гэж гололгүй. Алсаа харж ирээдүйдээ итгэж яваа төрийн хамбаагч. Халамжаа биш. Ажлаар дидэгдэг хөдөлмөрийн яам. Цагаан биш. Алтан бэлтгэдэг мэрэгжлийн боловсролын газрын мэрэгжилтэн. Манай сайдыг санжимтай өгдөг. Алгаа тасаад 21 мянга гойдог биш. Ажил хийгээд толгой дээгүүр алхаж болох. Ардчилсан нийгмийг бүтээж яваа нэгэн хэсэг. Багын андуудыг гадаадад олон жил амьдарч байна. Устын өмнө толгой бүхийж, ногоо гордох биш. Уцаж ирээд баялагийг бүтээ. Одомж байн шүүрээд ав. Бодсноо хий. Улсаа хөгжүүл гэж урээд яваа яаны ажилтан. 8% зээлээ төлөх нь надад чангаж хүн шиг амьдрын улс минь хөгжинө гэж хийвэл чаддаг. Эвэлбэл бүтдэг. Өөртөө итгэлтэй өрөөдийг хуцалж яваа Монгол залуу. Би бэлэн мөнгө биелэхгүй амлалтанд итгэж хоосон шүүмжилж хорвоог илээх гэж биш. Гараа хөдлөж ажилдаа байх гэж, гарц хайж улсаа хөгжүүлэх гэж, шинийг дэмжиж, зүгийг хайж байгаа шин чиглэлийн засгийн газар зүтгэж яваа жирийн нэгэн төрийн албан хаагч. Намайг амраа гэдгүй. Дүүрээ гэдэг. Нэр минь Монгол, дүр минь Монгол, цус минь Монгол, цэс минь Монгол. Хөдөлмөр гэсэн хөдөлшгүй 8 үсгтэй яам байгаа цагт бид оршдог. Нийт хамт олондоо шинэ үеийн баярын